Сайн байцгаана уу? Энд маань. За, та бүхэндээ нудаан Филиппод 4-өөс уншиж гэж бодсон юм. Тэгэхээр юунд ч буу санаа зов. 4-6-аас эхлэе. Харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурханд мэдвэл. Тэгэхээр энийг жирийн үед хэлэхэд бол амархан залбиралтай. Баяраас эхлэнтэй байгаа үедээ талархалтайгаар хүсэлтэд бурханд мэдүүлнэ гэдэг бол амархан зүйл. Гэтэл хэцүү байвал яах вэ? Тэр үнэхээр амар амгалан танд байхгүй байл яах вэ? Тэр эзэн дотор амар амгалан олохын бол маш чухал байдаг. Бүх оюун ухаанаас дээгүүр Бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална. Тэгэхээр бидний зүрх сэтгэл, санаа бодлыг хэн хамгаалдаг байх нь? Бурхны амар тайван нь. Тэр бүх оюун ухаанаас дээгүүр Бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална. Энэ бол маш чухал зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаалуулах явдал. Яагаад вэ гэхээр их хүмүүс боддог л доо тэр хүмүүс л ганцаараа өглүүлж байгаа юм шиг сандаг. Зарим хүмүүс бол за одоо энэ янжбаг ийм юм байхгүй дээл гэж боддог. Яг үүндээ тийм биш. Над руу бузарснаас маш их өгөлдөг байгаа заримдаа. Тэгээ тэр үед болцоо одоо тийм ажилтаа ч юм уу тий аяга зүгээр математик хичээл хийгээд ч юм уу сууж явах үед нэг мэдхэд цонхны цаана үхэх гэсэн байжсэн сүнсүүдийг хүртэл би мэднэ. Оюун бодолд хүртэл чи хэрэгцээтэйг юм хийхгүй байна. Чи бойл подкаст хийхээ бойл. Эсвэл одоо чи ингэж амьд яваад яах вэ? Үгсэн дээр штэ. Үсэрч чиг юм өндөр байшиндар байх үед бол эсвэл бүр утгагүй юм хүртэл ярина. Чи бурхныг мэдэхгүй штэ. Чи үнийг мэдэхгүй. Бурхан чамд хайргүй. Эсвэл одоо чи угаасаа хангалттай юм нүгэлтэй учраас чи угаасаа тамд орно. Тэгэхээр одоо ингэж хичээгээд яах вэ? Хэрэггүй штэ. Гэх мэтчлэн ямар ч утгагүй Библиэлд одоо яг Бурхны хэлсэн үгний эсрэг үгнүүдээр янз бүрийн байдлаар буруутгадаг байж байгаа. Ер нь бол буруутгал их мундаг яг одоо эзэн дотор суугаад хүчтэй байхаас илүү яг залбирах үед хэрэгцээтэйнүүд хийж явах үед эсвэл бие махбодоо өвдөх ч юм уу янз бүрийн байдлаар хүнлийн болохоор амьдрал сонирхолтой болно. Яг тэр үед улам дайрдаг байж байгаа. Харалтай бурхан тайртай хамаг байдлаар зүтгэж байгаад харж гэнэ үү? Тэр онд чи хулгай орж ин ч гэдэг юм уу те? Их мэдлэг байдлаар. Ингээд янз юм ярьдаг байгаа. Ер нь бол энэ өглөх юм зогсдоггүй байх гэж боддتي. Тэгэхээр яг амар тайвнаар хурчих үед энэ өглөөг сонсгоо бэлчдэг байгаа. Эзний амар амгалан намайг бүрхснээс хойш би энэ өглөх маш багассан. Залуу байхад болон итгэж болоод удаагүй дараа нь ч гэсэн ер нь бол бэлэг араас төгч хийж явах үед бол маш их байсан. Бүр 3-4 хүүхэдтэй болцсон хүн хүртэл манай 5 дахь амьдардаг байсан. Гэсэн чи одоо чи ер нь муу ээж өвсөс ингэж яхаар нөхөр чинь өөр хүнтэй сул хамаагүй дээр гэх мэтчлэн утахгүй нүдийг ярьж исэн. Яаж утсан гэсэн энэ бол төрөө сүнснээс гэдгийг бол би тухайд мэддэг байсан. Гэтэл одоо юу хэцүү тэр бүхний гарахад бол тийм учраас юунд ч бүү санаа зов гэдэг биелүүлнэ гэдэг бол амархан биш. Хэрвээ таны толгойд янз бүрийн өгөлж байгаа юм байдаг бол угаасаа ч төрөм тавталгааруу дарах юм аюултай байдаг. Тийм учраас бүхний амар тайвнаар та яг зүрх сэтгэл санаа бодлоо хамгаална гэж бичсэн байгаас санаа бодлоо яг бол энэ яг маш чухал. Тэгээ эзний амар амгалангаар дүүрэх явдал энэ бол ариун сүнсний үр жимсийн нэг хамгийн чухал зүйлс нэг шүү. Тэгээд тэрийг ургуулах явдал маш чухал аа. Эзэн дотор амарч түүнд итгэж найдна гэдэг их чухал. Тэгээд энэ хүү дайралтад орж ирэх юм бол эзний үгээр тэмцэлдэх ёстой. Уртаас нь шууд тэмцэлдэх ёстой. Би өгөхгүй хүүд итгэж хүн мөхгүй мөнгө амьтаж гэдэг юм уу? Уртаас нь чи зайл станаа эсвэл зайл үглийн сүнсэж гэдэг юм уу? Тийм буруудах чи зайл чи угаасаа хаягдсан чи ялагдсан гэж өөрийнх нь хин гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгээ өдөржингөө битгий үгэл тэмцээр шууд хилээд зайлж явах хэрэгтэй уг нь бол тэг эзний амар амгалан өөрийгөө дүүрэх хэрэгтэй шүү. Тэгээ эцэст нь ах トゥ нараа юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр арин, юу нь сайхан, юу нь саашаалтай байна. Хэрвээ аливаа сайн үйл байгаа бол хэрвээ магтууртай ямар нэгэн байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа гэж. Тэгэхээр энэ үед амар амгалангаа дүүрчээд яах хэрэгтэй юм хэрэг яг эдгээр зүйлийг бодох хэрэгтэй. Би үнийг мэднэ, Есүс бол үнэн. Юу хүндэтгэлтэй юм. Эзэн болон өөртөө ямар зүйл байгаа гэдэг Бурханаас ирсэн өмнөх одоо Бурхны хийсэн таны амьдрал хийсэн сайн зүйлүүдийг санах хэрэгтэй.
Юу нь цэвэр арга, юу нь сайхан, юу нь сайшралтайгаа. Тэгээ ариун сайн үйл байгаа бол тэр махтууштай ямар нэгэн байгуулт тэдгээр юмцыг бодож сангацгаа авч. Энэ бол тэр нь болохоор ингээд бидний гэрчлэлээр сатаныг ялдаг. Тийм учраас өмнөх дөрөв Бурхны таны амьдралд ямар сайн сайхныг хийсэн бэ гэж заримдаа одоо чи одоо үн цэнэгүй гэж хэлэхгүй эзэн намайг тэдэн удаа өглөөс аварсан те. Би эзний ачаар би одоо энд амьсгалтаа байж байгаа. Энэ гэр бүлийг болон бэлэг энэ бүх зүйлийг Бурхан надад өгсөн гэх юм уу. Яг энэ цохон үед тэмцэлтэх явдал маш чухал байгаа. Та нар надаас суралцсан хүлээн авсан сонссон харсан зүйлээ ажил хэрэг болгох гэж. Тэгэхээр Пол энд хэлж байгаа. Тэгэхээр энэ подкастаар ч гэсэн та бүхэн бас маш олон зүйлийг суралцж байгаа. Тэгээ хүлээн авч байгаа, сонсож байгаа, харсан байгаа. Тэгээ харин гол нь энийг ажил хэрэг болгох явдал маш чухал байгаа. Тэгээд амар тайвны Бурхан та нартай хамт байна. Энэ маш чухал шүү. Тэгээд ажил хэрэг болгороо амар тайвны Бурхан та нартай хамт байх болтугай. Назарын Есүс Христосийн нэрээр.